Халахын голын дайны алдын 85 жилийн ой нээлтийн өдрүүд тохиолдуулан Монгол дайчдын хөшөөнд орон нутгийн удирдлагууд, төрийн цэргийн байгууллагын удирдлагууд болон Ахмад дайчид цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Түүхэн ялалт бол Монгол зөвлөлтийн ард түмний найрамдал, мөн одоо Монгол их орон тусгаар тогтнолд газар нутгийн бүрэн бүтэн байдлыг батлан хамгаалахад оруулсан чухал түүхэн ийм тэмдэглэлт үйл явдлаа. Тийм учраас манай дорнодчуудын хувьд энэхүү халахын голын дайны 1939 оны үед Батнайдвартай ард тал болж байсан гэдгээрээ бид бол их онцлогтой. Тийм учраас Монгол улсын төрийн тэргүүний зарилгаар Дорнод аймгийн Чоосоод, Халахгүй сум, Хилийн цэргийн ангиуд, мөн бүсийн онцлогын амьсгалын төв, Тармуулын газар гэдэг энэ газруудыг цэргийн гавьяаны улаан түгийн ордон цэргийн гавьяаны ордонгоор шагнаж тухайн үед гүйцэтгсэн баатарлаг үлсийг бас үнэлж дүгнэсэ.